Дэлхийн монголчуудын MZ радио 88.3 дэлгүүн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалдгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчүүд радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сүрэтагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 14 минут болсон өнөөдөр Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Номой, Мөги, Анжгаа, Гэрлээ, найруулагчаар Мөццгийн Төвшин Баярнаар ажиллаж байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Шантрахаас өмнө дахин нэг оролдоод үзэх гэсэн уриатаагаар Траван Самар, за мөн байгалийн эрдэс тус Алия Источников хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв шинэ он, шинэ амьдрал. Шинэ амьдрал. Жилийн нэг лаг юм тангараглаад ордог те. Тэгээд жилийн төгсгөлд яг юу ч өөрчлөгдөв. За таны хувьд хамгийн дурсамжтай гоё шинэ жил хэзээ болсон бэ Номой? Хамгийн гоё шинэ жил гэхээр яг хүүхэд наснд болохоор байдаг байхгүй юу? За том болоод тэр гоё гэхээс илүү бас нэг мартагддаггүй шинэ жил гэж байд юм байна. За хүүхэд насныхаа шинэ жил болохоор нөгөө нэг яг 31-ний орой маргаа нэгэд цаг цалгадангуул миний төрсөн өдөр болчдөг. Тийм шүү дээ. Тэгээд дандаа ингээд би нэг тийм шинэ жилийн үлдэгдлэр миний төрсөн өдөр болдог байсан байхгүй юу? За тэгсэн чинь ээж болохоор нэг надад ингээд би тэр чи яг жинхэнэ салхитын охин заяа. Тэгээ бүр дархнаас торт авчирдаг. Тэгсэн чи ээж надад ингээд амбарт ингээ хоёр ширхэг торт биж идэ. Тэгээс тодорхой штэ нэг нь миний төрсөн өдрийнх нэг нь шинэ жилийнх. Тэгээ тэр бүр амар гоё шинэ жил байсан. Да. Яг өөр баяргаар нь тий. Яг ингээд нэг миний нэг өмчин юм байгаад дээ штэ тэр амбарт. Ууг нь бол нэг үлдэгдлэр гусдаг байсан. Тий, үлдэгдлэр тэгэл угаасаа ингээ идэж байхдаа шинэ жилийн минь хүргэе гэж угаасаа тэгдэг. Тэгэл миний төрсөн өдөр болоо заяа. Номойгийн төрсөн өдөр нэгэнд болдоо штэ тий. Минийх 31-нд болдог заяа. Тэгэхээр танийхаас үлдэгдлэр. Үгүй. Харин ч би 5 сарын 31-нд төрсөн өдрөө тэмдэглэжээ 6 сарын 1-нд нь дахиад төрсөн өдрөө тэмдэглэдэг учраас минийх айгу гоё хоёр баярдаг. Баярын өмнө болохоор минийх гоё юм. Эсрэгээр гэдэг утгаар нь яриад байна да. Чинийх болохоор баярын маргааш, минийх болохоор яг баярын өмнө. Мартаар төрсөн эрэгтэй хүн, цэргийн баяраар төрсөн эмэгтэй хүн хоёр хамгийн азтай гэсэн шүү. Тэгээд харин яг тэр шинэ жил ерөөсөө санаанд ордоггүй байхгүй. Манаас гардаггүй. Би л Номойгийн төрсөд тэмдэглэж залхуу үрнэ. Йоо, нэг сарын нэгэд Уг нь өдөр нь гоё ахгүй юу? Бүх зүйл шинээр эхэлнэ. Тийм үнэ. Нэг сарын одоо бид нар чи ажилд тэзээ орох вэ? Нэг сарын 2-нд орох. 2-нд орох вэ? Нэг сарын 2-нд орох. Угаасаа ажлын өдөр байсан ч амардаг үү? 2-нд юу яана үстэй? Торт үлээн үү? Тэр байх үстэй. өдрөөр л хийн. За жил болох муу яхин гэдэг угаасаа. Тэгээ үлдээдэг юм аа үлдээ. Үлээн. Тэгээ хоёр дахь мартагддаггүй шинэ жилэн заяа. Нөгөөний миний төрсөн өдөр тэмдэглэнэ гэдэг нэг гарцгаахгүй юу? Аяа 10 жилийнхаа хүн найзуудтайгаа тэгсэн чинь нөө бүх зүйл амраад одоо тэр чинь миний хувьд шинж штэ. Нэг нь юм зардгүй байсан. Тэр чинь бүр юм авч маавах тийм насан дээрээ ч биш уугийн заяа. Тэгээ ганц ажиллаж байгаа нь коток. Тэгээ хөлөө үлдтэл котокцсон. Тэгээд ингээ голгодог юм уу? Гээ тэгэл ханаа тишэл явж. Дон тэр гадаа котоко бас тийм гоё котокцсон шүү заяа. За, Мөгийн хувьд Би юу? Би 8 дугаар ангийнхаа шинэ жилийн шинжээгөө хөгжим сонсчихсан. Тэр өстой гоё шинэ жил байсан. Өөр юу ч байхгүй. Эм ороод шинэ жилээс тэмдэглэдэгчгүй байсан. эм орсон уу те? Гүү зүгээр л яг ингээд бүр 5 хүртэл хөгжим сонсоол. Эм орсон л шүү дээ. Тэгсэн. Өстой гоё байсан. Эм орохгүй бол хүн өгснээ хийж энийг сонссон чинь миний нэгдүгээр курсын шинэ жил санаанд орчлаа бас. За тэгээ тэр шинэ жилээр хосоёг намаа найрж иж тараад тэгээ намааг чинь 12 сарын 31-ний орой 12 цаг гэж авч гараад. тэр чи одоо надаа шампансыг бодуулж өгөөд. За. Тэр яст бас мартагддаг. Тэр шампанс энийгээ төрүүлж ярихс одоо хосоо гомс. Тийм. Шампансыг яг мөн байсан уу? Мөн. Уус юм уу чи? Тэгээ би тэр үед чинь би уудаггүй. Тэгсэн чи хасаас тийм үү. Тэгээ тэр шампансыг буудуулаад тентэн орхижсэн шүү дээ. Чи угнаасаа ийм шампансыг унаал уугаад ундаг юм чинь тэгэхгүй яа. За таних би чи ер нь бол шинэ жилд нөгөө өвлийн үгэн болдог гэсэн учраас маш олон шинэ жилүүд байгаад байна л да. Тэгээд хамгийн одоо юу гэдгийг дурсгалтай гоё шинэ жил гэх юм бол манай нөгөө Банжонетийн блогчд нэг удаа зөвөр найзуудаараа нийлээд нэгнийхээ хаусанд очиж шинэ жил тэмдэглэжсэн. Тэр айгүй гоё юм билээ. Тэгж тэмдэглэж. Тэгэл бүгдээрээ ингээл нэг эхлээл хөвгүүдэнтэй ингээл эргэжтэйчүүд ч хувцсалах мангар амархан штэ. Хөвгүүд нь бууж ирээл лаг костюм бичак болоод бууж ирээл тэгэл жоохон байсан жагаад октод нь дахиад 2 давхурт нь хувцас солиод нэг лаг
палаж балаачтай бууж ирэл тэгэл яг тэрнтэйгэл өглөөс ирдэм байлээ дээ. Сандал мандал дээр ингээл сонин байрлалд яг тэрнтэйгээс ирчих гоё юм байл шин. Тэгэж шинжил хийсэн. Тэр шинжил айгүй гоё байсан. Ер нь бол тэгээд ер нь хамгийн сүүлийн шинжилүүд л гоё байд юм шиг байна. Ойрхон болохоор саяны манай нөгөө нэг сонгодог шинжил бол бас гоё шинжил шүү дээ. За надад болохоор ярьжтэй тий нөгөө миний одоо радиод орж ирэхээс өмнөх байгууллага нэг юм амар хил ам хэрүүл тэмцэлтэй ингээд олон хүүхэнтэй ингээд бүх сухдаг те ингээ ийм байгууллагаас авах. Тэгээд би яг тэрнээсээ ингээд туршлага аваад анх энэ нөгөө радиод орж ирэхдээ арх уудгүй, тамхи татдгүй гэл баг тэгээ хэлцээ. Тэгээд тэрэндээ ингээд бантаад 17 оны 5 сарын 19-нд ажилд орж ирчээд одоо 18-аас 19 он руу шилжих шинэ жил хүртэл ингээд яг тэрүүгээр явсан байхгүй юу? Ааха. Тэгэж явж байгаа. Тэгээд 18 оноос 19 онд шилжих жил бид нэр хаус шинэ жилээр тэмдэглээд за тэнд бол одоо ингээд одоо бол одоо ингээд сайхан одоо нөгөө яг өөрөөрөө байх гэдгийг ингээд олж тавиад тэгээ ингээд зад тавиад тэгээ уугаа тэгээ 11 цаг гэхэд тасарсан мэт. Чи баг тэр 2 жилд баг гигэрч байгаа шахсан юм шиг. Яг тийм шинэ жилээ чи бид нар тэгсэн байхгүй юу? Эрэгтэйчүүд нь гончтой нэг давхартай тий. Тэр эмэгтэйчүүд нь палаштай бас бууж ирсэн байхгүй юу? Тэр гоё байлаа. Тэр хаус дээр тэгчих ёстой гоё юм. Тэгээд хэлээ чи ингээд тамхи татаад тэгээ гайхчихсан чи арх уугаад Бүр ингээд даралт ихсээд тэгээ байжсэн чинь бүгдийг барьж авч үзсэн. тэгээ байжсэн чинь за яг энэ хоёр нь гурван хорны ядс нэг нь үлдэхгүй гэсэн намайг чирээд нэр муу яах чи дадгаа цагаан бүжиглээ. тэгээд яаж гурван хорыг чи зүгээс гурваныг нь авд юм байна. Уугд гэгэдэг ойлгоцсон байсан. Оо тийм шүү дээ. Идэг аваайцсан. Йоо за нэг тэр 18 оны тэр шинэ жилд айгүй гоё шинэ жил байсан. Тэгээд тэр чинь бол одоо байгууллагынтайгаа он гарахаас өмнө хамт тэгээд тэмдэглэж штэ. Тэгээ яг 31-ийг болохоор яаж гаргасан бэ гэхээр нөгөө охинтойгоо хамт талбай дээр очиад тэгээ бид хоёр чинь хэрэндээ л ингээд хойлоо цасны өмдтэй хамаг зузаанаар овцолсон ч гэсэн хөлтөж өгөх гэж байгаа байхгүй. Хийсэн ч гэсэн л амар гоё байсан. Тэгээд бид хоёр гэрлүүг айрах болсон чинь ингээд нөгөө нэг төв талбай дээрээс нөгөө бүх хүмүүсийг үнгүүгээр автобусаар өргөж өгөөд оо өстой гоё байсан. Талбай дээр шинжил гарах бас гоё юм байл шүү. Энийг удаа бас гаргаж үзсэн. Тэгэл хамаагүй зүгээр нэг аягтай л байж ах хэвээр мэлээ. Хамаагүй хүмүүс янз янзын юм буудуулаад арх марх. Тэгэл ингээд аяга тосоод яваад ах хэвээр мэлээ. Тэгэл хүн болгоныхоос нэг юмнууд ингээд нэмүүлээд уугаад арваад өөр юм уусан шүү. Харин тий. Шампанс уугаад, ундаа уугаад, цай уугаад, арх уугаад. Виски уугаад тэгээд явчихсан. Тэгээ нөгөө манай хоёр чи нөгөө жил болгон би за эмээ нас баяраар тэ хоёрыг харж байгаа гэд явуулдаг. Нөгөө тэр жил манай охин ээж та дандаа ганцаараа он гаргаад ахын хоёлаа хамт гаргая гэд. Хүү эмээ дээрээ үлдээд охин надтай хамт он гараа. Би тэр хоёулаа тэгээ он гаргачаа. Ой тэнд одор чи бүтэр аяган дууд чи сүүтэй цай орж ийн. Манай нэг тэрнээс л бөөлч үргээд. Ер нь тийм сонин шинжил би ч нөгөө өвлийн хүн болдог байсан. За одоо болно. Яа хонх зохиод байна. За энэ анжаагийн амын ингэж татахгүй бол авир хийсэн шүү дээ. Явж өгнө. За Улаанбаатар хотод 17 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаараа санал асуулга орсон байна. За. Ирэх ондоо хүсэж буй хүсэл тань. Аад нь эрүүл мэнд, Б'д нь албан тушаал дэвших, В'д нь гэр бүлтэй болох, Г'д нь санхүүгийн эрхчлөөнд хүрэх. За манайхан санал асуулганд эцэгтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар байгалийн эрдэс тус Алия Сточников хамтран ажиллаж байна. Энэ вэ? Бид хоёр харуулж байгаа учраас тоо хоёр яар. Хоёлоо бүр уучгүй. Тийм ингээ гар ингээ өрөвдө. Би их чинь нөгөө ийм ус чи задлаа дуугаад үзүүлчих. За тэгээ. Тэг. За. Одоо ер нь бол энэ хоолны орлогонд орсны дараа маш сайн юм байлээ. Тэгээ хоолны орлого гэдэг дээр бол бас шаардлт бол орд юм билээ. Би одоо маргааш ахаад наад чинь одоо нөхөрлөхөөс арга байхгүй болж байна. Анжгаа өдөр болгон шаарддаг. Тэгээ шаардах чинь бол хоолны орлогонд орно. 12 сар гарлаа анжгаа өдөр болгон шаардна. Одоо элэг зүс нойр булчирхай өвчлөлтөөс урдчлан сэргийлэх зорилгоор мөн эрдэс богино хугацаанд нөхдөг тул шаардлагын үед ч хэрэглэнэ гэсэн маш бүр. Яагаад шаардлага гэдэг гэхээр эрдсэн их алддаг тэр үед түргэн нөхөж өгдөг
болохоор шаардлагатай үед хэрэглээрэй гэдэг юм байна шүү. Одоо эн чинь нөгөө нэг бидний байнга л авч явах хэвээр нөгөө магний кальц, натрий, калий гэдэг ийм 30 гаруй төрлийн эрдэс бодис агуулсан. Ерөөсөө байгалийн ундны ус Ер шүү нь бол дээ. ийм эрдэс бодисонд одоо би нэг тийм сонсч ирсэн байхгүй. Цөөхөн одоо нөгөө яг ийм ордог эрдэс ордог гинэ. Гэтэл алиягийнх бол 30 гаруй гэдгээрээ бас давуу талтай мөлий. Тий. Тэгээд наадах чи бүр ингэдэг гэн зарим хүмүүс халаагаа дуучдаг гэн. Ханаа томуудны үед. Тий халааж байгаа дуучдаг гэх шүү. Ийм болох юм уу тэгтээ. Одоо тий ер нь ханиад дарж байгаа гин. Тий халааж уудаг гэн бас. Нэрмэл халаад өгчгүй. Оо ер нь Нэртэйгээр нь шар тосыг уучаач. шартас хөвүүлээ. Мөнгө аяганд хийж байгаа. Тэгээд Юу гэсэн чи арша халаа источников. Тэгээ чи өөрөө нөө 4 8-аар 17 8 гэдэг яг сая 2 анзад. Бид нарыг жоохон багт боржом гэж юм байдаг гэсэн энэ л үсттэй. Ер нь тийм, шүү тийм, дээ. тийм, тийм. За ингээд илүүдэл хөрөнгө мэдээллийн 99 66 55 80 95 95 50-с 38 гэдэг утаснаас аваарай. Тэгээ Алия Источниковыг крилээр бичих юм бол Facebook руу норчин CUJ25 FSM Mart оргил Fresco сүлжээ дэлгүүрүүдээр Замун Тэнгэр Плаза Jetro супермаркетуудаар байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар амьдралыг тэтгэгч байгалийн эрдэс тус Алия Источников хамтран аялагч байна. Баярлалаа. за баярлаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв шин он, шин амьдрал гэдэг сэдвээр ярилцаж байна. За мөги энэ шин жилээр авахыг хүсэж байгаа бэлэг чинь юу вэ? Энэ шинжилгээр авахыг хүсэж байгаа бэлгээ. Яа юу исэн юм бол? Би цаг авъя гэж бодож ирсэн. Тийм үү. Цаг чинь салахын юу шүү. Салахыг тэмдэг яг. Болцоо одоо дахиад болсон. Тэгэхээр болцсон уу? Болсон. Цаг Яахаараа цаг авахаар салдаг. салдаг гэдэг юм аа тэр өгсөн үнээсээ салдаг. Яг нь ер нь бол чи битэрийн ингээд цуг байх цаг дууслаа гэсэн утгаар цаг бэлгэлдэг. Би мэдгүй л авдаг. Байсан юм байна л та дээр үед. Би мөгэд хамгийн анхны жилийн монитагаар цаг бэлгэсэн. Би Тэгэл мөөгийн анх танилцуулах байсан. Тэгээс салц. Тэгэл цэги гэдэг болсон. Тэр хамгийн анх чи нэрээ. Тий шинэ жилээс 3 дахь орооч намайг татаал тэгэл цаг өгөө салцсан. Иш хөрхи. Тийм болжээ. ёо. За Чи тэгээ ямар цаг сонирхдаг ер нь? Би юу? Би уг нь бүр яг гоё нэг юм гараараа түлхдэг механик цаг. тийм. Яа одоо нөгөө мөөгийн ахын пенүүд нь аваа өгчнөө. Гоо угаасаа тэр үед чинь цалин мөнгөч бага байсан. Яаж байсан? Би зүгээр л бөмбөрөөс нэг 15,000 цалин аваад өгч. Тэр нь одоо эвдэрсэн биз дээ. Тэр цаг уу? Тийм. Зүгэж Зүг бас гисэн. Тий байхгүй хайцсан. Та ястаа нэг удаа зүүсэн үү? Гэхдээ би тэр бөмбөр дээр зарах гэж хүн авахгүй. За. Чи ерөнхийдөө тийм цаг олохгүй. Яг тийм механик шилжүүлэх цаг л сонирхдаг юм байна шүү дээ тийм Тий үү? яг бүр механик бүр түлхдэг шүү. Тийм шүү дээ. Тий олохгүй л байна. Гоо яг нь ер нь бол Шангрила орвол байгаа л да. Тийм яг түлхдэг нөө. Тийм байгаа. Яг байгаа. Дандаа кварц цагнууд үлээ. Яг түлхдэг нь байлээ. Аа, Би за. бас нэг Шангрида дээр явж байгаад Seiko-гийн яг тийм түлхдэг байсан. Оо за. Seiko-гийн цаг гоё. Seiko-гийн цагнууд ч гоё шүү дээ. Өглөө усаал ингээд цагаад л хичээнэ. Тийм. Би сая бүхс ярьсан юм уу? Аа? Гэрлээ эфирт бүхс ярихгүй шүү нэ. Бүхс ярьсан юм уу би? Үгүй штэ. Бидгүй би санахгүй. За. Яг цагны бүксээрсэн. Чи бөөгийн чимдгийч л яриад байгаа юм шүү. Йоо, бүр шокруулч юм аа нэрээ. Тэр чинь тэгвэл номин цэцэг ярьсан. Би таныг гэж идэг. Гэтэл та намайг яаж. Яа. Тийш дээ. Ер нь намайгаас эхэлдэг хөхгүй. Ядрагаат дандаа номд цэгс. Тэг. Тий. Тэгээд баалгалаар бань горыг балчгаад явж цэг болохоор нэг инхин цагаад Нэг тийг өгөө. Угаасаа яаж юм хөөрхөн царайнд та нар ингэж юм хэрэг тохгүй. Шинэ жилээр зодон болно. Номд цэцэг л эхлүүлсэн. Дандаа хоолны зодоо эхлүүлсэн. Тэгээд намд цэг тэнд хөл нүцгэн явж идэг. Нэгмар цэг шалан дээр сууж идэг. Тэгээд манус тэнд додолж идэг. Тийм л юм бол. За, ямар бэлэг авахыг хүсэж байна? Анжгаа. Би зүгээр л ингээд амар гоё юм зүгээр юм халуун дулаан уур амьсгалтайгаар гэртээ ингээд зүгээр л амар гоё амгалал баймаар байна. Түүнээс ингээд нэг бэлэг нэг хактер тийм сонирхолтой биш. Юу ингээд яг гоё ингээд юу гэдгийг гэртээ ингээд ямар ч асуудалгүйгээр тийм ингээд нийс салаад бууз хоёроо тавиал тэгээд сууж юмар байна. Би бол хайр дурлалтай авчирмаар байна. Амьдралын хувь тавилангийн бэлэг. За өги. Яг тийм хоёр хамир зогцоод байна шүү.
Та хоёр хайр дурлалтайгаа уулзраад тэгээ халуун дулаан нийслэл салаатаа идэх. Одоо юус идэх шүү дээ. Намагийн зан нь энэ байхгүй юу? Ингээд Бүгд рүү чирээд орчдөг. Чи шууд Facebook дээр юу гэж хэлдэг вүлээ? За юу гэх Энэ суучих болтгүй бах та. Суучид яг бат. Өмнөөс нь ам халуул гэлээд байгаа тий. Манай хайр дурлал бай. Анжаагыг өгөөд анжаагаад халуун дулаа гэрлээ гэж өгөөл. За номин цэцгийн хосоо ороод ирсэн байх шүү. Ямар бэлэг авах хэл. Жог чадтай хэлээрээ. Харин яг би амирыг жулдуулах гэж байна. Уг нь номин цэцэг хайр дурлал гэх гэжсэн бохоо. Гэрлээ илчих юм. Хосоос амар зэвэр. Зүгээр ингээ хараад үзээд байж байгаа гоцоо яг ингээд романт гэдэг амар нуцтай орж ирдэг аахгүй. Намаа уугнтай шин хайр байр гэж солиотой Ой, мэрэг. чи яг гоо Юу гэж тэгж яах балаа баяш. Балаа юмэрээд. шинжилэр чи хайр дурлал. Чи хайр дурлал. За одоо хэдэ чи жог томхон юм хэлээрээ. Би хараа за та нар томруулаад Хэлэх чихээс том хайр дурлал. Чи зүгээр цуслангийн байшин гэж. Баян хайр гэж. Заслангийн байшаа. Чи гэрийн хоомд би нэг байшинтай олмоор байна мэн. Заслангийн байшаа. Тий. Тийм. За. Заслангийн газар. Тэр ч уг нь хайртай бол дагаал ирдэг. Агаагаас аваарай заяа. Яа. За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ярилцлагачаар хуулах шаардлагагүй шоколад шоколад дэмжиж ажиллаж байна. Бүгд шоколаднууд өрг. За, Германы Крюгер группийн 1962 онд байгуулагдсан 62 жилийн түүхтэй хуулах шаардлагагүй шоколад шоколад 10 төрлөөр худалдаалагдаж байгаа. За, бид дөрөвт бол 8 байна тийм үү одоогийн байдлаар. За, цэвэр какаоны найрлагатай грамм ихтэн дээр үнийн хувьд хямд шоколад шоколада бүх сүлжээ дэлгүүрүүд зах худалдааны төв Сансар, Carrefour, Номин, Оргил, E-Mart болон CUGS 25-аар худалдаалагдаж байгаа учраас за хайртай дотны хүмүүстээс шинэ жилийн гоё бэлэг болгож авч өгөөрэй. Утас нь 77.10, 50-50, 77.10, 50-50. Хүн шоколад тий. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ аялагчаар хуулах шаардлагагүй шоколад шоколад дэмжиж ажиллаж байна баярлалаа. Гар өвдөж Маш штэ гэж сайн. байна. Энэ маш сайн хайрцагтай. Би одоо ингээд Энэ хоёроо хоосон шүү дээ. 200 грамыг Яг шинэ тасрахгүй 2 юм минут шүү дээ. барьлаарсан сая ёо. Наадах зүгээр номч цэцгэр шийдээд унтлан шиг. Тоосго бо хаашаа. Яа. Үнэхээр 80-100-ийн оронд ялгаа байд юм байна. Бага. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв шинэ он, шинэ амьдрал гэдэг сэдвээр ярилцаж байгаа. За, Анжгаа. За, Шинэ оныг хинтээ хамт угтмаар байна. найз зүсгүүтэйгээ хамт угтмаар байна. Та хаашаа найз охиноо гомдооцсон юм уу? Төрөөс гоош. Үгүй нөө Букок явцсан. Энэ хоёр түрүүнээс хойш сууч болтгүй бах та. Букок явцсан. Тэгээд Йоо. одоо 30 жилийн ирэн тэгээд хоёулаа цуг байх байлгүй те. За, ашгүй өөрөө зарлаа. Энэ хүн чинь доктор Анжи найз бүсгүйтэй. Тэ тэгэхгүй бол энэ хоёр аваачаа чирээд гэрлээ мань хоёр оруулаа түгчих гээд. Одоо ингэ салаад бузаа ид. Одоо битгий салаарай гэж. Нэгэндээ салаад нөгөөд нь бууз байна. Хослолоод идэж болтгүй юм уу? Би угаасаа найз нартайгаа энэ жил нөгөө нэг жил болгоо ганцаараа оноо гаргадаг. Энэ жил найз нартайгаа тэрэлжид он гаргах гарсан угаасаа. Найз нар гэдэгт нанжгаах уу? Үсгээр хэлсний хүн байгаа юу? Анда би үсгээр хэлсэн. Баттан ботоо гэдэг. Осгөр ихсэн хүмүүс яадаг. За, Юу юм? хинтээ хамт он гаргамаар байна. Хинтээ хамтаа гэр бүлэрээ штэ. Гэр бүлэрээ л явуулгая. Чи одоо нөгөө нэг хин блэ нөгөө Нөө жижигний ирэхсэн. бишээ нөгөө дал гарсан нөгөө хөшин жүжигчин ч одоо хин блэ чиний яав краш. За. Тэр мэрэнтэйгээс ингээ он гаргана гэд мөрөөдөж За болсон. яшгаа угаасаа л мөрөөдсөн би. Брэд Питт үү? Бишээ биш брэд бит. Том Круз үү? Бишээ биш. Том Хэнкс. Шинэ жилээр надад чек. Johnny Depp. Johnny Depp үү? За шинэ жилээр надад чек бичиж өгдгүүл юм бол би хамт ан гарах. За. Тэр хинтээ он гаргамаар байна гэж чинь. Нөхрөөгөө хийлгэх болоо чив чивээгүй. Муухай хийж байгаа шүү дээ. Яг юм нөгөө дал гарсан өвгөн. Тэр нэрээ дал гарсан юм уу? Тэгсэн штэ. Тийм царайгүй те. 60 гэсэн 60. Нөгөөт нь Johnny Deppтэй. Яг автай нэг өвгөн. Яа.
Угаасаа шинжил чинь гэр бүлийн баяр. Гэр бүлэрээ тий, баяр. яг шинжилгээ ингээд тий. Шинэ оны имэнд гэрлээ спейс чирүүл 70 гисаа өгдөг авт мэж. За, мөги. Мөги. Би 31-ийн дөрөв яадагчгүй. Ер нь нэг тийм сэтгэл хөдлөл. Үгүй чи цэгийн он гаргамаар гаргамааргүй байгаа мó. Тийм хүсэл мөрөөлөө ярьж штэ энэ чи. Цэгитээр он гаргамаар байгаа ч таанч цэгийг хамт гаргаж чадахгүй гэсэн. Асууж үзсэн юм үү те. Цэгийн найз залуу амар хартаа гэсэн. Тархи чи хаг зогн шүү. Та яах 31-нд илүү цагийн ажил байна гэдээ дуудаж болно. Чи поро юмчд юм зү ажил дээр хүрээд ир. Тэгээд бодоо шүү дээ. Тийш. Энэ компьютер онтраагаагүй байна. Яа ам гаргаас өмнө жунтраа. Байгуулгын тог хүрээд. Би онтраа чадахгүй байна. Тогны химнэлт гээд ус орон даяар ярьж байгаа да. Чаддаг бол баг ном цэцэг тэгэж гэртээ тэгэж гэрээсээ гарах. Компьютер онтраагаа марцсан байна штэ. Поро дуудаж байна. Аёо. Цэгийг тэгэл гарах нь штэ. Чи одоо чамайг өгч гарахгүй юу? Хосоо одоо үдсэж байгаа. Бэж чи гэдэг. Хөөе би хэрэглэх юм бол өөр дээр арай илүү дээр арга хэрэглэнэ. Таныг хэрэглэгээ зааж яах хэрэглэж ярина. Та өөрөө мөрөөдлөө тэ биелүүлээч. Нэг амар тэ надтай хонохгүй гэсэн амар өрөвдөлтөй царай гаргаад байгаа юм тий. Чи яах он гарган чи яах гэж энэ бүгд. За уучлаарай. Он гаргана гэснээр надтай хандахгүй. Юу хаан он мон ингээд бүгс бодогдох шүү чи. Он гарахгүй. Гэрийг хин үдсэж байгаа мэдж байгаа. Зүгээр он гарах гэж энэ нэг юм аваач. Ари түрээс хэлээд бас нам өөрөө гарах гэдэг байгаа. Йой. Хонохгүй байгаа байхгүй те. Яа 12-ээр 31-ийг байгуулах сайн шалгах юм. Намбл сикгүй чадах юм. Йой. За, дараагийнх нь асуулт байна штэ тий. Над дээр ирсэн үү тий. Танаа гэр бүлийнхэн хэрэг ач холбогдол өгдөг, хэрхэн яаж тэмдэглэдэг бэ гинэ. Угаасаа шинжлэлийн баяр түм айл гэр бүл болгон л айгүйх ач холбогдол өгч гоё баяр штэ тий. Ер нь бас гоё. Ялангуяа номогийн хүүхдүүд бол одоо танаа хүүхдүүд ч гэсэн жижигхэн штэ. Яг ийм нөө хүүхдүүд жижигхэн байхад айгүй гоё. Шинжил айгүй тийм гоё байдаг байхгүй тэгээд. Тэгэл тэр мөн шумуулнууд чинь 10 багсгаал тасарчдээ. Одоо ингээд нөө хүүхдүүд том болчлоор бол нэг сонирн биш болчихно. Тий. Сонирн биш болчт юм л. Манайхан ч бүр гэр бүлэрээ солиод бодохыг харддаг шин. Тэгдэг. Манайхан унтдаг салхитах байхгүй. юмч. Солиод бодохыг хараад тий. Гоё идэв штэ. Гоё штэ. Гоё. Угнасаа солиотой хүмүүс солиод хардаг гэсэн. Салхитад ямар солиод бодохгүй штэ энэ чигээд чинь тий хотод амьдарч байгаа юм тэрийг харлаа. Наад бол чинь солиод гэж ойлгоцсон юм байлээ шүү. Тэгээд хардаг гэсэн. Йоо, солиод ч гэх шиг. Йоо. За, мөги. Би 31-нд ер нь их настраг байт юм дөө. Идэж аваад тэгэл кино үзэл би бар он гаргахад баг сэрүү байдгүй шүү. Ихэнхдээ унтчихдаг. Тийм үү? Тий. Чамд одоо тэр 12 цагт ингээд яг консолидох мөчөд одоо тэр шампанска бодуулах сонирн биш юм уу? Шампансага манайх ер нь ихэнхдээ 10 хагас гэж бодуулаад тэгээ 11-ээс он гарах гэж хүлээж байгаа нэг сэрхнээл он гарцсан байдаг. Ер нь дандаа л унтж гаргадаг нөө. Гэхдээ би бол яг ингээд харамсмаар би яг ингээд хүлээж агаад ерөнхийлөгч үг хэлээд дуусангууд дүүд гээд он зарлагддаг штэ. Яг тэгтэн шампанска задалдаг шүү. Тэгээ яг тэр тоод угаажгаад бүр зүрх боловлтой шүү. Тэр яг шампанска задлаад гоё ахгүй. Яг тэр мөрч айгу гоё ахгүй. Би бүр 10 жилдээ ингэдэг байсан шүү дээ. Би нөө тийм зүйл итгэдэг заяа. Одоо ингээ хуучин ондоо хийж чадаагүй зүйлээ хийгээд шатаагаад тэгэх юм бол одоо нөгөө нэг эрхчлэлтэй тэр одоо хийж чадаагүй зүйл нь бүтэн гэдэгт би итгээд заяа. Нэг жил байранда тэр чинь одоо хэдгээр ангитай байлаа дээ. Би нөгөө нэг математик дээр ингээд амар сайжрахыг хүсээд би юусаа дандаа муу гараад идэв гэсэн байхгүй юу. Тэгэд математик дээр онц сурж чадаагүй гэдгээ бүр цаасан дээр бичээд тэгээд нөгөөдгөө бань өрөөнд ороо шатаасан чинь нэл утаа угаар өнөртөөд
Тэгээ тэр үед кондишн байхгүй. Тэр үеийн байн өрөөнөд кондишн байхгүй. Манай их чи юу шатаагаад байгаа юм бэ? Орилоо юу? Нөө нэг шинэ жилээр байшингаа шатаацсан гэдэг чинь чи юм уу? Үгүй арай шатаагүй. Нөө байшинтай бол чадаагүйгээр Яагаад юу яагаад тэр ингээд математикта сайн болов уу гэж шатааж хахаар салют буудангууд нийсгэлээсээ залбираач. Тий залбирна. Тэгээ би бүр тэгэж амар гой догдолдог байсан Чи байхгүй юу? тэгээд юу яасан нь? Математикта сайн болсон уу? Болоогүй. Тэгэл би сэтгүүл Шатааж яаж сайн болд юм бэ? Тийм юм байна л да. Аргагүй. Уг нь ядаж салютаа мөргсөн болов. нэмэл давтлаг авах байсан байлээ. Намаа чи нэг ухаантай царай гаргатаа. За яг би чамд туслая. Яа. 13 дээр нэмэх нь 27 хэдүү? Ийм аврах дээрээс ухаантай Тэгээ шинэ жилээр юм тэгвэл эмэгтэйчүүд илүү их тогтолтой юм байна тий. Шинэ жилээр эмэгтэйчүүд их тогтолтой юм байна тий. Трансолигт мөчмөчд. Өөг наснасаа л болж байгаа шүү дээ. Жоох юм чи. Гэтэ одоо арай ч тийж мөрөөдгүй. Гэтэл ягаад ч нэг тийм гой зүйл тохиолдно гэж боддог одоо ч гэсэн. Одоо энэ мөгөж шиг тохиолдож зөндөө байгаа юм чи хаана нэг тоохоо болцсон байгаа. Гэхдээ ер нь амьдралд эерэг байхад буруу юм байхгүй шүү дээ. Тэгээ хайртай зөвхөн тохиолдсон хаа байна. Ямар хэцүү юм бэ? Санахгүй байна. Мөгийн ихнэр бол зовдөг багтай. Яг ингээд гой шампанс мампаска бодвол шинэ жил гоё гарах гингүүд нөгөөд нь тэнд. Арай амар тэх юм байна. Таны ихнэр чи өөрөө шампанска бодулдгоо. Нэг удаа бол хүүтэйгээ хоёулахны шампанска бодулсан гэсэн. Яа. Чи олчихсон. Намайг сэрэх гэхээр нэ бийгүй. Би яасан бол бүр яг танилуу чиглүүлж байгаа бодох байсан. Албаар онцсон уу яана гэж би. Одоо сэр. Дөлгөө сонсдгүй байлгүй дээ манай. Сонсдгоо гэсэн. Сонсдгоо гэсэн. Хаяа нэг сонсчоо гэж. Өнөөдрийн дугаарыг сонсоорой гэж. Йоо. За Улаанбаатар хотод 17 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар шантрахаас өмнө дахин нэг оролдоод үз Try One самар хамтран ажиллаж байна. Яагаад ийм амар өрөөтэй байгаа юм? Шантрахаас өмнө дахиад нэг орлоо. Энэ самрыг идэхээр шантрахаа болдог байхгүй юу? Ухаад ирж хүч орно нэрийг. За одоо биднэрт үзүүлж харуулах юм байхгүй байгаа нь бид нар ингээд самар эрвөөгүй юу тансаглаад 4-5-аар нь зэрэг онгоолгож эзээрэн байгаа дуусгацсан. Намын эцэг гэсэн. Надад халуун ногоотой айгу таалагдсан шүү. Халуун нэг юм час хийсгүй юм. Саримстай нуу. Саримстай юм уу те тэр за. Тэгвэл халуун ногооч бас биш л юм байна те. Одоо энэ Try One чинь угаасаа ингээд айгу олон төрөл байдаг гинэ. Тэгээд яг энэ нөгөө нэг монголчууд яг энэ амтыг идэж чадах байх гэсэн яг 4 төрлийг одоогоор оруулж ирж байгаа гэсэн. Тэгээд энэ болохоор кашугээ самар тэр угаасаа хамгийн үнэтэй самар юм бэлээ. Тэгээд нөгөө энгийн самар, тэгээд зүгийн балтай самар, тэгээд саримстай самар. Тэр үнэтэй самар ч нөгөө бидний мэддэг газрын самар өстэй те. Тэр юм. Үгүй биш. Өөр юм. Газрын самар чинь биш. Одоо яг энэ газрын самар нь энгийнээрээ байгаа. За. За тэгвэл одоо энэ оруулж ирсэн энгийн давсалсан самар, зүгийн балтай самар, миний тэр гоё гэдэг байгаа сармистай самар юм байна. Тэгээд тэр гişүү самар гэдэг байгаа юм шүү дээ. За. Гişүү самар чинь бол үнэтэй самар шүү дээ. Та нар санаж байна. Тий үнэтэй самар. Онгоцсон дөөш өгсөн юм уу? Бүгдээрээ ийдсэн. Тийм үү. Онгоцсон дөөш тэ хоол өгөхгүй байсан ч гэсэн самар өгдөг штэ. Тэ зүгээр юм жижиг уудтай самар өгдөг штэ. Эдний компани дөөш тэ 12 нислэгийн компанид энэ самараа нийлүүлдэг гэж байна. Дэлхийн 52 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Тэрэн дотор нь 12 авиа компани эднийхээ самраа авч өгдөг гэж шүү. Тэгээд одоо би нөгөө самарны юуг нь хардаг байхгүй, артлын найрлагыг хардаг байхгүй. Тэгэхээр 70 модны самар гэдэг ихэвчлэн самаранд тийм тос орсон байдээ. 70 модны тос ч угаасаа ингээд удаан хугацаар хэрэглэх юм бол биеинд тийм сөрөг нөлөөтэй гэсэн баримтууд байдаг байхгүй. Гэтэл эдний сам 70 модны тос ороогүй. Тэрийг би бүр яг олж харсан. За. Бас тийм учиртай. За тэгвэл штэ одоо тэр миний дурлаад байгаа тэр сармистай самарчин бас ер нь бол онцгой хамтан дурлахстын сонголт гинэ. Тэгнэ тэр. Саримс нь судсыг өргөсгөж даралт буруулах үйлчилгээтэй, хоолны шингэлтийг сайжруулж, бактерийг эсэргүүцэж, залуужуулах, бие махбодын тамир тэнхийг нөхөх, хор тавдар өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй байдаг штэ. Одоо бид нар бүр саримсны тусал хүртэл хийлэгдэг штэ тий. Тэгэхээр бас самраар энийг шийдсэн гоё юм байна. Эмэгтэйчүүдэд айгүй хэрэгтэй юм байна. Ингэж чинь өдөрт 20 ширхэг кэшүү самар идэх юм бол та бүтэн өдрийн төмрийн хэрэгцээг хангаж чадна гэж. За. Эмэгтэйчүүд чинь айгүй их төмрийн дутагдaltaйгээ яваад байдаг. Өдөрт 20-ыг идчихэ. Зүгээр тоолж тавьж байгаа. Чи тэр тоонд муу л да 21-ийг идэх байхаа. Номойж өгөө матин сонгоны анги шүү.
Юу яриад байгаа сая. Гэтэ ер нь Матен сонгоны хүүхэд муу сурдаг байсан ч гэсэндээ ер нь бол сайн Яаж байдаг. игээд 20 бол тоолчноо. Өөрөө сайн байдаг заа юу. Ямар ч байсан надаас сайн бол гэсэн үг аахгүй юу? Сайн сайн. Зөв анги дотроо л муу болохоос биш. За эдгээр хөрөнгө мэдээллийн 8081 5085 гэдэг утаснаас аваарай. 8081 5085. За ар хүрд гэж бичээд Facebook руу орох боломжтой. Хүнсний дэлгүүр зах худлааны төвдөр байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар шантрахаасаа өмнө дахин нэг оролдоод үз. Try-One самар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв шин он, шин амьдрал гэдэг сэдвээр ярилцж байна. За өнгөрч буй ондоо хийж бүтээхийг хүссэн бүх зүйлээ хийж чадсан уу? Намаа. Чатаагүй. Би аль 2 жилийн өмнө гизээ гаргана гэж ярьж исэн юм бил шүү дээ. Гизээрээ тураад. За. Тийм гэж одоо хүртэл гизээрээ тураагүй л байгаа л да. Тийм үү. Зүгээр гаргачихгүй. Чи гизээ гаргасан хувцас өмснө гэж дээ. Тийм, Гизээ гаргаж гизээ чаав ингээ гизээ гаргаж гэж бодоод байна шүү Гизээ дээ. гаргах гэж ойлгоно үстэй. Гизээ гаргаж Чи одоо эфир дээр л нэг ингэж харуулах юм аа гэж бодлоо ш чамайч. Гизээ гаргасан хувцас өмсдөг болно гэж чи ярьсан шинэ байгаа байхгүй юу? гаргахаас юм чи ядч ганц хүчлээ биелүүлээ гизээ гаргаж. Одоо яа гэм зогсож байгаа гацсан гэж байгаа. Мөрөөдлийнхаа 50% билүүлчих. Тураагүй ч Гизээ гаргасан уу? Гаргасан. Сайхан цуглаад хараад хүмүүс. Ой, гизээ гаргах болно шүү дээ. Ямар Тийм шүү дээ. би тэрвээ тэгвэл би номойг Чи бас гизээ гаргах юм уу? Үгүй номойг гизээ гаргана гэж хэлсэн жил би усан тусалтай болно гэж хэлсэн байхгүй юу? Таавал Болсон. билүүлсэн байна тий. Окей. чи 50% нь гизээ гаргachгаа яат юм бэ? Тэхүү. Тэглээ усан тусалтай болчих шүү. Магадгүй усан туслаа гаргах юм билүү? Гаргаж үзүү. Дөргөд дагд дөргөд. Одоо бид хоёр юу гаргаж ирж байна? Хоёр юу гэж ярьсан? Тэрийг л Мань хоёр үзчихгүй. харуулах юм байхгүй. Би ч нэг цээжний үсээ үзүүлнэ. Тий, мөөгийн цээжний үсээ өсүүлнэ гэж байсан. Хашаах болохоор зэрэг Итали хэлч илүү, Франц хэлч илүү сурна мурна гэж. Би өсөж байхгүй шүү дээ. Хашаах уу? Цаад чи үлээ шүү. Хормоо дээр хөтлүүлээ. Тэгвэл одоо тэгээд яг тэр ярьжсэн агшнаас би л ганцаараа биелүүлсэн юм байна шүү дээ. Мөгийн юу гэсэн? Үгүй би цээжний үс Улаарай, чамд харин байхгүй. Та ингээд суулгуулж болно. Сэтгэл байвал. Аа. Та сээжиндээ өсүүлгуулж болно. Ус суулгуулж ээ. Тий. Ард дагцнаас ус ахуулж байгаа цээжиндээ ус Оо суулгуулж тэр байгаа. тийм үү? Мөгийн. Би чамд гоё арга зааж гээзээ. Орой болгон сарамсаар ингээд үрээдээ. Үрээдсэн чи урахгүй лээ. Үгүй л үнэртэй байгаа гэсэн шиг. Тэрээс ургаахгүй. Хүүдээ. Йоо. Би бол бас мөрөдлөө биелүүлсэн юм байна. Би ч нөгөө нэг уржнын нодны юм уу? Нодон болж нодны юм шүү дээ. Ажлаас гарахдаа би ч нөгөө нэг ингээд би нөгөө аяллахаа компани хөл дээр нь босгочоод буцаад ажилдаа орно гэж гарсан шүү дээ. Тэгээ яг хөл дээр нь босгоол тэгэл энэ жилээс буцаад радиод орцсон. Тэгэхээр чи би ч зорилгоо биелүүлсэн хүн байна шүү дээ. Ер нь бол тийм. За одоо бүгдээрээ санал асуулганд хариулъя. Ирэх ондоо хүсэж буй хүсэлт нь Аад нь эрүүл мэнд, Бэд нь албан тушаал дэвших, Вэд нь гэр бүлтэй болох, Гэд нь санхүү эрхчлөлөнд хүрэх. За би энэний яштэй эрүүл мэндийг авлаа. Яг тэгэхээр би хайр дурлалтаа л учрамаар байна гэснээс гэр бүлтэй болъё гээгүй шүү дээ, тий. Энэ хоёр чинь шал өөр хоёр юм. За тэгэхээр эрүүл мэндийг авчээ би. Би ч гэсэн эрүүл Бусад мэндээ. бүх юмд байна. Эрүүл мэндээ хахад бол мөнгө олчих шүү Угаасаа дээ. манад албан тушаал дэвших ямар ч боломжгүй. Эрүүл мэндээ хахад Тэр мөнгө албан олчихно. тушаал дэвшигээд хэлхэл юм бол хараад санагддаг. Албан тушаал дэвших боломж байгаа шүү дээ та гурав. Надад бол байхгүй. Яа бид гуравд ямар боломж Бид байгаа. Продюсер болохгүй юу? Халж штэ. Халж штэ. Бодлоо ингэж шоолж Бодлоо битээ юмидүү итгэхээр ингэж хэлүүлж байгаад наа чи гараад халчих шүү. Тэгин. Бид гурав одоо чиний За номд цэцгээ чи ажиллах уу би ажиллах уу? яа Чи продюсер болмооргүй. одоо гинтгээс өнгөсөн. Захирал руу бичиж тэр те намайгаад продюсер болгоорой. би гаридаа би явлаа. Ёо яг Тий ядаж би арийнхаа продюсерыг тавьчих явна шүү дээ. ёо. Та гурав ямар аимхай юм бэ? Окей. За Би мөг Оо надад нэр ихэнх нь байна дөө. Албан тушаалч байна. Авгаа өхөнч байна. Алтан өхөнч байна. Эрүүл мэндэл юм шүү. Эрүүл мэндэл юм дөө. за эрүүл мэнд. За намаа. Би ч гэсэн эрүүл мэнд. За Эрүүл мэндтэй хахад бол мөнгө төгрөгөө олчих واخ. Одоо эрүүл байгаад байгаа юм шүү. Би гэр бүлтэй болъё. Тэгэхгүй би яг аригч бодлоо. Айгуу тийм нэг ходрахгүй амьдрэх юм байна шүү дээ. Ер нь хүн айгуу тийм юм байна. за. Ингээл та хоёр сууч яагаад болохгүй юм бэ? Ямар зов. Энэ хүн чинь гэр бүл үсэж чинь би хайр дурлал Харин үсэж тий. чинь. Энд чи өөр.
Ирч гүг тэгтээ тоо хоёр ингээд чи Би хүнтэй сууж хөлөө тушуулмааргүй. Эрүүл мэндтэй баймаар байгаа даа. чи анжгаахад гэр бүл нь болоод анжгаах чамд хайр дурлал нь олчихгүй мүү? No. Энэ ч шал хоёр өөр асуудал. За, 90 ондоо хүсэж буй хүсэлт байна. Сандал цуглын дүүн гарсан байна. Эрүүл мэнд гэдэг дээр бид гурыг нэмээд 353 47% заяа. За, албан тушаал дэвших гэдэг дээр 16% байна 3%, гэр бүлтэй болох гэдэг дээр анжгаатай нийлээд 55% байна 10%. За, санхүүгийн хэрэгжүүлэлтөнд хүрэх гэдэг дээр 216 буюу 40% байна. Тэгэхээр эрүүл мэнд санхүүгийн хэрэгжүүлэлт хоёр дээр л ер нь их саналаа өгсөн байна да. Гуруулангийн мөөгийн хахад цаг аваад өгчих гинэ. Тэгээд салчнаа. Тэгээ би Санхүүгийн хэрэгчлөөнд хүрнэ гэж байхгүй. Хүний шунал чи хязгааргүй байхгүй. Яг ингээд одоогоноос 2 дахин илүү мөнгө олдог болсон ч гэсэн ахаад мөнгө олмоор санагдаад эхэлнэ. Үгүй тэгээд одоо харин яг одоо авж байгаа цайлаа амьдарч байгаа энэ нөхцөлдөө сэтгэл хандсан л гэсэн үг шүү дээ. Окей. За. Уулын тэр мөнгөө тэгж олсныхаа дараа л тэгж ярмаар байна. Нэр хандгүй байна. Амар гисээ гэдэг. Та нар тэгж үзээгүй юу? Анжаач мэдгүй байгаа байхгүй Та юу? нар үзээгүй мүү? Энэ хоёр ч үзээгүй л дээ. Үзсэн ш 500 мянган цалингаас 5 саяын цалинтай олсон ш. Тэгээ харин тэгээ хүний шунал багтгүй байхгүй. Дуусна гэж байхгүй. 10 сая цалинтай болгоод 20 сая цалинтай олмоор байна. 10 саяын цалинтай болгоод яг 10 саятай тааруудад үрээд эхэлдэг байхгүй. Гэхдээ тэгээд хэрчил тэгээд санхүүгийн өргөжлөж таач ямар сони юм Тэгээд бэ? дутна. Яг тэгээд гоё олж байгаа сэтгэл хангалуун байгаа л байх юм бол тэр чинь санхүүгийн өргөжлөө авахгүй юу? За. За энэ хүрээд 2024 оны 12 сарын 27 оны Баасан гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаа гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар байгалийн эрдэнэс Алия Сточников за мөн шантархаас өмнө дахин нэг оролдоод үз Трайван Самар хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3